Монгол улс уламжлалт бэлчээрийн аж ахуй, нүүдлийн соёлоор бусад улс орнуудаас ялгардаг. За тухайн онцлогийг өнөөдрийг хүртэл тээж соёлын өвийг хадгалж байгаа хүмүүс нь яхаарахгүй малчад илээ. За монголчууд дэлхийд байхгүй бэлчээрийн ургамлаар тижээсэн шим тижээлтэй малын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. За гэсэн ч сүүлийн жилүүдэд бэлчээрийн дааз хэтэрсэнтэй холбоотойгоор хөрсний дороойтол үүсэж байгаа тул за уламжлалт нүүдлийн аж ахуйг сэргээх шаардлагатай гэж үзжээ. Гэрийн малчтаа бид нар нэг л зүгээр сууж байгаа те одоо ингээд их аян улсууд зүгээр л одоо газарт ороод сууж байгаа юм шиг ийм буруу ойлголт байна. Үнэхээр энэ малчд байхгүй Монгол байхгүй. Энэ өв соёл байхгүй. Монголыг хэн сонирхож ирж байна? Бэлчээр нүүдлийн соёлоос нь болж сонирхож ирж байна. Малчд биднийг юугаар хангаж байгаа вэ? Дэлхий дээр байхгүй. Одоо энэ бэлчээрийн ургамлаар тижээдсэн мал гэдэг бол маш үнцэнтэй мал да. Бүтээгдэхүүн маш үнцэнтэй. Тийм учраас малчдын гол асуудал эхлээд бид нар газрын засагч одоо сумын засагтаар одоо энэ байгууллагууд нь хөдөө аж ахуйн одоо энэ газрын засаглалаас ажиллаж байгаа. Ялангуяа тухайн жилийн төлөвлөгөөгөөр газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж гардаг. Энэ төлөвлөгөөгөөр дамжуулаад доройтсон бэлчээрээ өмжүүлээд сэлгээл яв. Энэ зохион байгуулалтыг хийн. Малчтаа зохион байгуулна, манлайлна. Өөрийнх нь тэр дүрм журмаа тодорхой болгоно. Ингээд болгоцсон байхад монголчууд бол малчд бол төрийн шийдвэрийг дагаж мөрддөг. Ер нь монголчууд нийтлэг төрөө хүнддэг шийдвэрийн гарчууд авдаг ш. Тийм учраас энийг бид нэр сайн ярьдаг. За дээрх зөвлөмжийн дагуу хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэр яамнаас газрын хуулинд өөрчлөлт оруулахаар өвлжөө хаваржааны газрыг бусдад хулдаалахыг болиулж зөвхөн өвлүүлдэг болгох төслийг өргөн барьжээ. Бид өөрсдөөсөө шалтгаалгүй дотоод одоо зохион байгуулалтын ажлаа хийж хэрэгжүүлэх ёстой. За олон улсын байгууллага одоо буюу дэлхийн одоо хүнс хөдөөчхөн байгууллагаас бол манад энэ Монгол улс бол ийм өргөн удам бэлчээртэй учраас энэ бэлчээрийн одоо ашиглал менежмент хариуцсан ийм төрийн захиргааны байгууллагатай болох зүйтэй зөвлөмжийг ирүүлсэн. Энэ хүрээндээ бид одоо манад бол одоо аймаг дундын отрын бүсийн захиргаа гэж нэгж байдаг. Энэ нэгжийг одоо өргөжүүлж энэ бэлчээрийн асуудлыг хариуцсан менежмент хийдэг ийм төрийн захиргааны байгууллагатай болох чиг үүрэг дээр нь бол ийм одоо дотоод нөөц улцаагаа ашиглаж одоо чиг үүргийг нэмэх ийм одоо ажлыг зохион байгуулна. Манай аймаг санаачлаа газрын тухай хуульд өөрчлөлт оруулах одоо төсөл өргөн барьж байгаа. За энд бол өвлжөө хаваржааны газрын одоо хоорондын доод зай мөн одоо худаг гарах хоорондын доод зайг тогтоох эрхийг аймгийн хуралд өгөх. За малчдад одоо тэжээлт тархитан зориулж тодорхой хэмжээний газрыг одоо нэг удаад тодорхой нөхцөл болцлын дагуу одоо давуу эрхээр одоо эзэмшүүлэх. За мөн одоо өвлжөө хаваржааны газрыг бусдад худалдаалдаг, арилждаг энэ зүйлийг одоо болиул зөвхөн өвлүүлдэг зохицуулттай хэрвээ өвлж авч байгаа газар авахаар бол эрдэнэ нийтийн урал одоо сумын хурлаараа ингээд зохиц журмын дагуу одоо олдог. Өөрөөр хэлбэл мөнгөө шууд одоо ингээд худалдаж аваад тэр орчмын одоо бэлчээрийг одоо эзэмшдэг. Манайд бол бэлчээр хөвчлөөгүй учраас ийм онцлог дундын одоо эзэмшдэг учраас ийм одоо эрх зүйн хувьд бол болон зохион байгуулалтын ажлуудыг хийх төлөвлөж байна манай янаас. Бэлчээр бол одоо эдийн засгийн одоо юу юм а зөвхөн ийм хоосон таал биш юм а. Эдийн засгийн үр өгөөжтэй юм а гэдгийг л одоо нэгдсэн үндэсний байгууллагаас бидэнд бас онцолж байгаа. Энэгээр бол бэлчээрээс бид хүн, мал, биологийн олон янз байдал одоо бүх зүйл одоо бэлчээрээс хамааралтай. Эдийн засаг одоо хоол хүнс тийм ээ сая би хэлсэн. Одоо эрүүл ах уу гэх бүх зүйл энэ бэлчээрээс хамааралтай гэдгийг л одоо нэгдсэн үндэсний байгууллагаас ард иргэд бизнесүүдэд ойлгуулж өгөөч л гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Монгол улсын санаачлагаар 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбарт түүхийн эдийн хангалттай нөөц байгаа хэдий ч систем сул байгааг салбарын сайд нь онцолсон. Энд энэ олон улсын жил нь бэлчээрийн доктортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилготой бөгөөд дэлхийн нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, хөдөөгийн доктортой байдал, соёл уламжлалыг зурцачлан таниулахад чухал аж холбогдолтой юм а.